За сүүлийн жилүүдэд манай оронд болон бусад гадны орнуудад байгууллага, сургуулаа, цэцэрлэгээ одоо ажиллаж амьдарч байгаа офс одоо ногоон офс болох тал руу бол бас их хэмжиж байна. За ногоон офс болгоно гэдэг маань зүгээр нэг ногоон өнгөөр будаад тийм ээ 2 3 цэцэг тавьснараа тухайн байгууллага ногоон офс болно гэж ойлгож болохгүй. За ногоон офс гэдэг маань хамгийн гол нь тухайн хүн рүү чиглэсэн тухайн хүнийгээ тухайн одоо ажлын байрны дээрээ одоо тав тухтай байлгах одоо агааржуулалтын систем бүрэн ажилладаг ч гэдэг юм уу те одоо нарны гэрэл бүрэн ордог. За тэгээд одоо байгууллагын эдийн засгийн өргө хожийг сайжруулах одоо өргөө зардлыг багасгахын хүрээнд гэх юм бол одоо лед гэрэл хэрэглэх за усны одоо зохисгүй хэрэглээг багасгахын тулд одоо мэдрэгчтэй одоо янз бүрийн технологи тийм бочгинуудыг ашиглах гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүдийг бол одоо байгууллага дээр хөвшүүлснээрээ мөн одоо жишээлбэл цаасыг одоо өргөө зардлыг багасгахын тулд тийм ээ байгууллагын нэгж багасгахын тулд ашиглаж байгаа олон арга хэмжээнүүдийг бол нийлүүлж ногоон офсыг гэж ойлгож болно. За манай байгууллага болохоор 2020 оноос эхлээд ногоон офсыг байгууллагатаа нэвтрүүлэх үйл ажиллагааг өрнүүлээд явж байгаа. Тэгээ 2021 онд бол байгууллага дээр нөхцөл байдлын шинжилгээ хийгээд бүх байгууллагын ажилчид ногоон офс гэж юу хэлж байгаа. Ямар асуудлуудыг нэвтрүүлж ногоон офс болохыг гэдэг талаар бол мэдээс судалгааны ажлуудыг өгөөд эхнээс нь бол үйл ажиллагаанд нэвтрүүлээд явж байгаа. За нэгдүгээр гэх юм бол манайх одоо төвийнхүүдийг одоо жижиг амтны музейтэй амтны музей дээр болохоор бид нар цэнгэн усны засыг одоо аквариум байршуулад тухайн аквариумд яаж одоо дасан зохицож байгаа энэ аквариум байршиж үржих боломж олтой байгаа гэдэг бас давхар судалдаг. Тэгэхээр нэгдүгээр бол одоо усны хэрэглээний асуудал байгаа. Тэгэхээр энэ аквариумд буюу нийт байгаа манай дээр аквариумд нийт 11 тонн одоо бас бол ашиглагддаг. Тэгээд тэр усыг бол 1 сарда тогтмол 1 удаа сольдог. Тэгээд нийт 11 тонн бас гарч байгаа. Энэ усыг бол зуны хөдөлгөөнд эргүүлэн ашиглах буюу бид нар гадна ногоон байгууламжаар туслах байдлаар ашиглаад явж байгаа. За манай байгууллага болохоор байгууллагын гадна одоо тогтчлолтын зориулаад 8 зүйлийн нэгээд мод бут одоо модлог урамлуудыг бол тавьж ургуулсан байгаа. Тэгээд энэ нь бол өөрөө бас гадны одоо дуучмыг багасгах одоо ажилчид тав тухтай нөхцөл боломжийг одоо бүрдүүлсэн гэж үзэж байгаа. За хоёрдугаар гэх юм бол одоо ажилчдын усны хэрэглээн дээр бол одоо бас хянах үүднээс одоо крантны ус нь одоо шууд гоожуулахад маш ихээр гоождаг. Тэрэн дээр бол хязгаар одоо соргонд нь одоо байршуулснаар бид нар бол усыг бол тодорхой хэмжээнд бол хэмнээд явж байгаа. За гуравдугаар гэх юм бол хог аяллаа асуудал байгаа. За манай байгууллага одоо офс одоо байнгын одоо цаасан дээр ажилладаг учраас цаасны хог аялал маш ихээр гардаг. Тэгэхээр бид нар илүү одоо цаасны хог аялал гарахгүй байхын тулд одоо дотоод шүлжийг ашиглах тий албан бичиг одоо төлөвлөсөн төлгөөт ажлуудыг одоо дотоод шүлжээгээр явуулах. За мөн одоо хог аяллаа ангилан ялгах, хөвшүүлэх юм одоо хогийн савуудыг бол одоо бүх давхруудаа байршуулад ингэ явж байгаа. За манайх болохоор бас нэг давуу тал нь гэх юм бол бид нар одоо байгалийн гэрлийг ашиглах замаар цахилгаан эрчимч нь бол хэмндэг. Тухайн манай байгууллагын барилга анх баригдахдаа бол одоо Японы засгийн газрын босолгоо төсөлмжээр баригдсан. Ингэхдээ бол байгалийн гэрлийг илүү одоо дотор ажилчид буюу офс одоо нэвтрүүлэх юм хан таазнаас гэрэлтэх ийм асуудлуудыг шийдсэн учраас бид нар бол одоо бусад байгууллагуудыг бодох юм бол цахилгаан эрчимчэнд бол хэмнэлтийг шингээж өгсөн. За мөн дээрээс нь бид нар одоо манайд байгаа нийт одоо гэрэл цахилгаан шийдэнгүүдийн судалгааг гаргаад бид нар одоо хэдийн хэрэг хэмжээний одоо энэ лед гэрлээр солиод ямар хэмжээний хэмнэлт хийгээд хэдэн жилийн дараа магадгүй бид нар үр ашигтай одоо эрчим хүчиндээ хэмнэлттэй байж болох гэсэн судалгаа гаргаад одоо манай мэдээллийн төв буюу номын сангийнхаа одоо бүх гэрлүүдийг бол одоо лед болгоод бас өөрчилчихсэн байж байгаа. За манайх болохоор ногоон офсын нэг хэсэг нь бол одоо нэг ажлын байрны тав тух эргономик орчин гэж ярьж байгаа шүү дээ. Тухайн ажилтан өөрөө тав тухтай орчинд ажиллах, эрүүл мэндэд сөрөг нөлөөгөө ийм орчин нөхцөл таатай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бол дотор агаар зөвшөөрөх зорилготой одоо ногоон урамлуудыг бол тавьдаг. Манай дээр бол одоо 10 гаруй зүйлийн маш олон одоо цэцэг урамлуудыг ногоон урамлуудыг бол тавьж ургуулсан байгаа. Энэ оноос ихэд бид нар бас нөгөө гадны орчны тоосчлтыг одоо дотор орчинд оруулахгүй байх үүднээс одоо бүх ажилчид бол одоо ажил дээр орж ирээд одоо гадна гутлаа солиод ажиллах орчиндөө бол одоо таавч өмсдөг юм уу эсвэл өөр
өөрийнхөө хөл төвтэйхэн гутлыг өмсөх ч юм уу ийм байдлаар бас шийдлүүдийг гаргаад явж байгаа. Мөн дээрэс нь бид нэр одоо ямар үйл ажиллагаа нэвтрүүлж байгаа бид нар өөрийнхөө одоо байгаль орчныг хамгаалахтай холбогдсон байгууллага тийм учраас үлгэр жишээ байгаад байгууллага дээр ногоон офсыг нэвтрүүлж байгаа. Хоёрдугаарт нь гэдэг юм бол манайх нөгөө сурвалж судалгаа явуулдаг байгууллага учраас илүү энэ ногоон одоо өөрсдийнхөө олж авсан практик туршлага одоо нэлээд дээр тулгуурлаад ногоон офсын одоо багц сургалтыг бол одоо бүх нийтэд чиглүүлэн явуулах зорилготой байгаа. Өөрөөр хэлбэл бол аж ахуй нэгж байгууллагууд хинч байсан одоо тий өөрийнхөө байгууллагыг ногоон офс болгоё гэж зорьсон байх юм бол одоо манайд хандж болно. Бид нар ногоон офс гэж яг юу хэлж байгаа, ногоон офсыг нэвтрүүлснээр ямар үр ашигтай юм гэд энэ ногоон офсыг нэвтрүүлсний цаана бол маш их хэмжээний эдийн засгийн асуудал явж байгаа. Өөрөөр хэлбэл эрчим хүч хэмжээнэ гэдэг чинь бид нэр одоо тог цахилгааныхаа мөнгийг хэмж чадчихна. Эсний эмнэлгийг бий болгож ийнэ гэдэг бол цаанаа бид нар бас тодорхой хэмжээний мөнгийг бол хэмжиж юм те. Их одоо санхүүтэй холбогдсон маш олон асуудлууд бол энэ дээр гарч ирж байгаа. Тэгэхээр одоо өөрийн байгууллага дээр энийг нэвтрүүлэхтэй холбоотой сургалтыг авч болж байна. Мөн дээрээс нь тэр байгууллагын дотоод орчиндөө байгууллагын нөхцөл байдлын чиглэлгээ хийгээд бид нар одоо эхний ээлжинтэй ямар зүйлүүдийг зас сайжруулвал ногоон офс болох юм бэ? Хэдий хэрэг хэмжээний одоо хөрөнгө зарцуулж ногоон офс болж чадах юм бэ? Эргүүлээд бид нар хэдэн жилийн дараа магадгүй өнөөдөр гаргасан одоо зартлаа нөхөөд илүү өөр ашигтай байдал руу шилжиж орох уу гэдэг юм нөхцөл байдлын судалгаа хийх тэнд нь бол оролцоод ингээд ажиллах юм нөхцөл боломжийг бүрдүүлэх юм сургалтын багц төлбөрийг бол бид нар энэ хавраас эхлүүлээд бас аж ахуй нэгжүүдэд зориулаад бэлтгэн гаргахаар бол төлөвлөд явж байгаа. За үүний өрөөнд гэх юм бол манай байгууллага 2016 оноос хойш доктортой үеийн боловсролын хүн ногоон офс одоо хэрхэн бий болох вэ? Ногоон офсыг хэрхэн байгууллагыг төлөвшүүлэх вэ гэдэг сургалтын модулыг боловсруулсан. За энэ сургалтын модулыг төрийн байгууллага болон одоо хувийн хвшил одоо сургуулиудад одоо бид нэр зааж одоо энэ тухайн байгууллага ногоон боловсролтой юм бас манлайлж уриалж одоо ажиллаж байна. Ингээд бас та бүхэн бас ногоон офсын сургалтанд хамрагдаж бидэнтэй нийтэж байгалийн нөөц байдлыг зүй зохистой ашиглахыг бол уриалж байна.